Долмын Тэмдийн дадал сумын үзэсгэлэнт онон балжин ирэг 3 нуурын сав нутагт төржээ. Түүний багнаас Бурятын уламжилт сайхан дуу хөгжим дэлгийдүүлэн тансаг сайхан аялгау их шиг сэтгэл зүрхийн хөглөжээ. Тэрээр өндөр модон дээр өнгийн шуу жиргээд байна. Өглөө босоод гарахад минь эмгэн чимэн бодогдно гэж 5-6 наснда өөрөө зохион дуулж явсан гэдэг. Тэр үеийн бяцхан хөвгөн өнөөдөр урлагийн гавьяа зүтгэлтэн хөгжмийн зохиолч Дулмын гом хэмээх нэрийн хуудастай яваа манай Ахмад уран бүтээлчдийн нэгэн. Багвалчраас хөгжим тэмүүлж байсан гом "Эх минь би хөгжимгүйгээр амьдарч чадахгүй юм шиг байна" гэж учирлан хэлснээр өдрийн бодол шөнийн зүйд болсон хөгжимтэйгөө амьдралаа холбосон түүх эхэлжээ. Урлагийн гавьяа зүтгэлтэн хөгжмийн зохиолч Гомботой Дулмын Гомботой уулзаад байна. 50-аад оны дундуур манай сургуульд 2 гомб байлаа. Нэг нь өндөр гомб буюу шансны гомб гэдэг. За одоо саяхан хүртэл төмөн өгч уулгад хөгжимчин байгаад одоо өндөр насны хаан татвар гарсан баг. За гомб маань энд Хинтээ аймгийн төв өндөр хаан хотод амьдарч энд одоо хөгжмийн сургуулийн захирлаар хөгжмийн багшаар ажиллаж байгаа. Ерөөс 50-60 оны ихэр сургуульд ус төгсгөж дуусгаад хөдөө нутагтаан гарч төрсөн нутагтаан ирж ажилласнаас хойш өдөө 30 гаруй жилийн нөр үзэж байгаа. Ийм манай хөгжмийн Ахмад зүтгэлтэн тэр тусмаа хан Хинтээ чуулгын одоо Ахмад зүтгэлтэн энэ чуулгаас төрж гарсан олон алдар цуутнууд авьяас бэлэгтэн залуучуулыг хөгжмийн урлагт хөлийн дөрөнд гарын ганцхан төргсөн
ийм багш нарын нэг. Миний баг байхад одоо манай хөгшөөж маань дүү эднэр бол хөгшөөж маань их сайхан дуулдаг. Хөгшөөж маань дүү их сайхан лимб тоглодог. Одоо ийм улсууд байсан байгаа. Тэгээ лимб тоглоно дүүн манай хөгшөөж маань өөрөө дуулна ингээл энийг нь сонсоод л одоо ингээд дагаад л одоо хөөгдөлтөө одоо ингээд явдаг ийм л хүүхэд байсан юм. Тэгээд энэ бол миний яхтай хөгжмийн урлагтай миний амьдралаа холбоход одоо тэр ард түмний одоо дуу хоор тэр хоёр буурлын минь одоо тоглож байсан одоо дуу хөгжим одоо надад нөлөөлсөн болоо да гэж. Зөв яг нь байгалаас нэг жоох юм заяаж тэгээд тэрэн дээр бол энэ нөлөөсөн болоо гэж би одоо ингэж л боддог юм байгаа. За ингээд яг миний өсөх нас бол одоо ингээд ардын сургуультай 1948 онд одоо сургуульд орлоо дадлын баг сургуульд. За ингээд дадлын баг сургуульд ороод одоо сургуулийн уран сайханд одоо явна л да тэр чинь хоор дуу муу одоо ингээд л одоо юм орно тэрэнд их дуртай. Одоо тэгээ сумын хөлөвт очиж бидний чинь бас юм үзүүлдэг одоо юм байлаа. Тэгээ тэнд баян очиж юм үз сонирхож байх дуртай. Тэгтэл сумын хөлөвт одоо будын найдан ч өгж мандлын их сайхан тоглодог одоо нэг тийм хүн байлаа. Тэр хүнээс одоо мандлын нэг хөгшөөжтэй ярьж байж одоо зумжин одоо нэг хэл дагал болж байж одоо хөгшөөж маань тэр хүнээс авч өгж ингэж дадлын баг сургуулиас одоо 1-р анги төгсөөд юм уу даа 2-р ангид орох жил одоо мандлын тайвалж одоо мандлын анхан одоо тоглож сурсан ийм хүн юм би тэгээд яг одоо дадлын баг сургуульд дүүргэлээ тэгээд винтрийн 7 жилийн сургуульд ирлээ винтрийн 7 жилийн сургуульд иртэл одоо айхтар одоо мандлины манууд бол одоо их гоё дуутай гармон гэдэг одоо ингэ сундаг одоо хөөрхт ийм хөгжим одоо тэгээд анхан харж одоо тэр хөгжмийн дуу одоо авиаг шигэнд одоо мөн зүрх сэтгэлээсээ одоо тэрэнд таатагдаж одоо ингээд мөн тэр гармошгийг л дагацтай л одоо ингээд тэр манай нэг багшинд одоо байдаг байлаа тэр багшийнхаа одоо тэр гармошгийг нь гуйх гэж одоо өөрөө сайн дураар очиж модын түлээг нь хөрөөдөж өгнө. Оо эрдээ эцэд цуцгаа мэдэхгүй өдөржин чухал түлээг нь хөрөөдөл тэгээ ороод гармошгийг нэг жоохон хугацаанд аваад л тэрэнд нэг дуу тоглож үздэг одоо ингээд сүүлдээ гармошгийг нь сураад одоо сургуулийнхаа тэр хоорчин гармошгоор сур талзан суугаал одоо ингээд гармошгтаад одоо гуул мандлын барчих нь одоо ингээд мандлын гармон хоёрыг одоо ингэж дунд сургуульд байхдаа ингээд сурлаа. Тэгээд төвөө 10 жил ирсэн би энэ виндрийн 7-р анги төгсч төвөө 10 жил ирээд одоо энд баян гэдэг хөгжмийг анхаарж байгаа. Одоо нэг л баахан толгой иргмээр олон товчтой одоо ерөөсөө тэгээд мөн тэрийг сонирхоод л одоо тэгээд аккордеон гэдэг хөгжмийг бас одоо энд одоо харлаа энд чинь юуны соёлын ажичны хөлөв гэж байлаа л да одоо энэ чинь нэг хөвгдийн зохиол содонд орж байгаа найруулагч байсан. Содонд орж байгаа чинь нэг томоо сарл аккордеонтой одоо ингээд л тэр бэлтгэлийн хороонд л тоглож байдаг. Би цонхоор нь хараад л одоо тэгээд л одоо энэ гоё тоглодог нэг юм хүн байх юм да гэж одоо яхад. Сүйд содонд орж байгаа байсан л да. Тэгээд мөн түлээ хөрөөж игдэг аргаараа л одоо содонд орж байгаа чинь одоо мөн гадаа тэр бэлтгэл өрөөг нь галдцж байвал одоо ингээд тэгэл дараагаар нь аккордеоныг нь бүр дэрэгд ноч цугаал чагнадаг болоод тэгэл дараагаар нь аккордеон дээр нь бас нэг ганц хоёр юм гуйгаа тоглодог болж тэгээ дараагаар нөгөө хичээл дээр сургууль дээр очиж хичээл дээр нь аккордеоны хичээл дээр зурна одоо ярьсан. Их сайхан ингээд зурх чинь нэг аккордеоны дуу чихэн сонсогдоод одоо ингээд тэгж л одоо миний хөгжмийн ажил анхны одоо юу дур сонирхол бол одоо өсч өндөж ингээд улмаар ерөөсөө тэр хөгжмийн сургууль гэж хаа байдгийн хотод одоо тэрэнд л явна л гэж л одоо ингэж л зүтгэсэн хүн байгаа. Найрал одоо хүүхдийн хоор зогсож байхдаа нэг сонин үг байд юм л да. Багш чинь театр шиг байна гэж хэлсэн. Тэр юунаас болоод гэсэн. Виндрийн сургуульд 5-р ангид байж байгаа. Хоор ингээ зогсчиход байж байтал чинь одоо нэг л хоор дуу байсан юм а би одоо сандгүй юм одоо намын тухай дууч байгаагүй гадаа гэсэн шиг бодогдгийн. Тэгээд хоор зогсоод ингээл дуулж ирсэн чинь нэг л өөр хоолойгоор дуугармаар санагдаад болж байхгүй би. Тэг багшийн зааснаас өөрөөр дуудах гэж бодоод шүү. Ямарын заах юм бэ? Тэг багш ингэдэг хүн байлаа. Ганц хоолойгоор ингээд багш маань явахдаа одоо багшийн сургуульд багшилж байсан осор гэдэг багш байсан тэдний авгаа тэр ерөнхийдөнд хоор моорын тэр хариуцж ингэж сургууль хийлгдэг юм байсан. Тэгсэн чинь ердөө ганц үнсэн дуулдаг байхгүй. Тэгтэл би нэг өөр юм л дуулмаар санагдаад ердөө болж ихгүй. Тэгэхээр н одоо ганцаараа л одоо
нууцхан шиг байж гол ингээл дуугардаг юм байна л да. Нөгөө дугрыг гэсэн өнгөл Дуугарыг гэсэн өнгөө дуугараад хэд өнгөл дуугарсан байгаа. Тэгсэн чи нөгөө багш маань байз энэ одоо хэн ондоо хоолоогоор өнгөөр дуугарч ирэх гэж. Тэгсэн миний хажууд байсан хүүхдүүд үгүй энэ гомбол одоо шал хачимаар дуугараад байна шүү дээ. Тэгсэн тэр багш маань бас юм ойлгодог бас тэр хоолой энэ трийг бас юу яд хүн байсан бол гадралдаг тий. Тэгсэн чи байз гомбоо чи дахиад тэргээр дуулаад тэгэхээр нь хоортой бүгдэнд дахиад эхлүүлээд тэргээр юу дуулахгүй юу. Тэгтэл чи багш маань уулгаж ирээд за чи гомб наад хоолойгоо чи хавьдах ойролцоо хүүхдүүдэд заагаад өгч. Тэгэхээр нөгөө дуулсан хоолойгоо тэр хүүхдүүдэд зааж өгөөд. Тэгэл ингээл хоор зогсоод ингээл дуулсан чи багш маань хөө наадах чинь театр шиг сайхан дуугарч байна гэж тэгж ийсэн байгаа. Тэгээ одоо бодох нь яг нөгөө одоо хоёрдугаар хоолой ч гэдэг юм одоо театруудын ч гэдэг юм одоо хоолой хийгээл дуулж ийсэн. Тийм л юм байсан юм санаж л дээ. жинхэнэ мэрэгжлийн сургуульд гар тасаж авсан одоо багш нар маань юм байсан те өөрийн ч хувьд. Тэ бидний хувьд яг би чинь одоо эндээс их түүхтэй. Одоо анан дээрээс тэр үл таних нэг 3 дугуйтай хүний ард тээж маань суулгаж өгөө тэгэл тавьсан. Тэгэл нэг Улаанбаатар хүртэл одоо шөнжин давх гэж одоо ерөөсөө мотоциклийн 3 дугуйтай ард унтаж дуусаж энэ тэгж байж би хотод жийсэн юм байна. Хотод таних ах トゥ өнөр гэж ерөөс юу ч байх. Тэгэл одоо нөгөө 3 дугуйтай хүнээрээ театр гэдгийг заалгаж ил тэр театрын сургууль гэдэг чинь тэр театр дээр л байдаг гэж. Тэгээ театр дээр давх гэж утсан чинь одоо биш энд байдгүй хөөмн тэр циркийн ард байдгийн тэр урлагийн сургууль гэдэг. Тэнд л одоо хөгжмийн ангийн тэр байдаг гэж. Тэгэж анхан очиж тэнцээ тэр урлагийн сургууль шалгалт өгч одоо ингэж орж исэн хөл дээ. Их олон хүүхдүүд шалгалт өгч байлаа. Тэгээд би бодож исэн за энд нь би тэнцэхгүй дээ. Тэнцэхгүй л одоо яадаг ч юм байгаа одоо нутгаал одоо эргээл явдаг байх та. Одоо болохгүй бол одоо энэ багшийн сургуулийн тэртэн орж үздэг юм билүү гэсэн шиг тэгэж бодогдоод тэгэл шалгалтанд орж одоо мөрд орж байгаа мөө явагч одоо шалгалт авч байсан тэр жилийн эсэлтийг тэгэж ороо шалгалт өгөөд л одоо юу тоглодог гэхээр одоо гармошк мандлын тоглодог дагс хийгээл тэгэл оронгуут л төгөлдөр ийм төгөлдөр дээр суугаал одоо баахан олон өнгөнөө сонсгоол одоо ингээд л тэгээ шалгангуутаал за таньцчаа хөөм чи ямар хөгжимд орох ардын хөгжимд тэгэхээр та ямар хөгжим анхан их сурсан бэ гэж тэр хүнээсээ асууж тий би мөрдөрж байгаа ч гэж мэдээгүй л дээ тий ямар хөгжим та анхан таг сурсан юм бэ гэсэн би хууч иргэн тэгвэл би тэр хууч ирч орё гэх тэгээд л одоо гарч ирсэн юм байна тэгэж одоо хууч иргэд хөгжмийг анхан одоо энэ дасцуг багш маань одоо анхан барил тавилыг зааж өгч байсан миний одоо анхны одоо хууч ирийн маань багш юм да одоо телевизээр радиод байж байгаа энэ өвгөн одоо хуучир анхан одоо надад анхны тавилыг зааж өгч байсан ийм буурал юм байна. Очтой буурлаа гэж бодож явдаг юм да. Тэгээд өөр эднээс гадна явах те тэр чинь одоо мэрэгжлийн багш нар их чинь одоо надад би бодгийн хөгжмийн урлагтай миний амьдралын холбоход одоо гарыг минь ганцхан төлийг минь дөрөөнд хөргөж өгч байсан улсууд бол зөндөө сайхан ачтан багш нарууд бий. За энд одоо Цөлмөө багшигаа хэлж болж байна. Одоо Хайд багш маань байна. Гончигсон лаа багш маань байна.
хойно Улаанудын дээд сургууль төгсөж ирээд хан хинди чуулгатай ирж ажилласан баг. Тэгэхээр хан хинди чуулгын одоо сүүлийн хичнээн жилийнч байдаг юм да 10 20 жилийн уран бүтээл гэж баг ярьж болохоор байлгүй дээ. Таны өөрийн чинь уран бүтээлтэй бас нэлээд хэсэг нь холбоотой байдаг баг л да. Ер нь өөрийн чинь уран бүтээлийн одоо юу гэдгийг гол сэдв барьж явдаг шугам гэвэл ер нь юу байна? Чуулга одоо байгаагаа гэдэг нь ерөөсөө өөрийн чинь барьж авч байгаа уран бүтээлийн жал шугам. Юу юм аа сургууль төгсөж ирж чад Хөвсгөл аймагт ажилласан хүн шүү дээ 3 жил. Тэ Хөвсгөл аймагт би Завхан аймагт байж байгаа сургууль явсан хүн. Тэгээд Хөвсгөл аймаг сургууль төгсөж ирээ 3 жил болоод тэгээд дараагаар Хинтээ аймагт ирсэн юм хэл дээ. Миний бас уран бүтээл ажил амьдралтай зайлшгүй холбоотой нутаг бол Хөвсгөлийн ард түмэн Завханы ард түмэн юм аа гэж ингэж боддог юм. Тэгэхдээ Хинтээ аймагт ирээд бол яг хуу соёлын ордон гэж байхад ирлээ. За энд авьяастаа сайхан багш нар байлаа. За тухайлбал гавьяат урлагийн гавьяас үтгэлтэн агсан дашнын багш маань байна. Урлагийн гавьяас үтгэлтэн Санжаасүрэн багш маань байна. Бид нар бол үнэхээр гар сэтгэл санааны ингэж ажиллаж байсан багш нар юм л да. Ардын жижигшин шарх хүн байна. Мөн найруулагч байсан одоо байж байсан инк болд байна. Одоо бид нар бол энд хамтарч ажиллаж байлаа. Гэхдээ миний уран бүтээлийн гол одоо хийж байсан юм маань бол яг одоо бүжгийн хөгжим, дан хөгжмийн тийм жижигхэн төрлүүдээр л одоо би олж ажиллаж байсан юм л хүн.
За манай урлагийн авиас үлдэн хөгжмийн зохиолч Гомб багш маань манай хан хинтэж болох 70-аад оны эхнээс 90-ад оны хүртэл 20 жилийн хугацаанд энэ хамт олныг удирдах ажилласан хүний нэг. Энэ хугацаанд Гомб багш бол энэ чуулгын уран бүтээлийн хөгжмийн найруулга, хөгжмийн хөрвүүлэг, түүний хөгжмийн зохиолууд дээр одоо голлон ажилласан, гол үүрэг гүйцэтгэсэн нэг зүйл. Үүний нэгэн илрэл бол манай хөгжимч тэрдгийн Гомб багшийг найруулсан хөрвүүлсэн хөгжмийг болох тэр яг Монгол хөгжим байна гэж үнэлж. Нэгэр зүйл Монгол хөгжмөн зөвхөн Гомб багшиг биш, тэр Гомб багшаа маань найруулж байгаа, хөрвүүлж байгаа, бичиж байгаа арга барил бол энэ хөгжимчдийн одоо бүр сэтгэл санаанд нийцсэн, энэ хөгжимчид түүний одоо арга барил сурсан. Тэгээ ийм хэмжээнд очиртлоо энэ хүний одоо уран бүтээл энэ хамт олонны дунд шингэсэн юм аа. Гомб багш энэ хугацаанд ажиллаж байхдаа энэ 20 жилийн хугацаанд бол маш их өргөн хүрээтэй олон талын ийм уран бүтээл хийсэн. Тухайлх юм бол дорнод талын үндэстэн ястнуудын одоо ардын уламжилалт энэ хөгжим хөгийг энэ одоо концертын уран бүтээлд нэвтрүүлэх, найруулах, мөн түүнчлэн одоо төв халах болон баруун одоо аймгийн ястнуудын энэ дуу хөгжмөөс судал зурвалжилж энэ өөрийнхөө уран бүтээлд найруулан тавьж ингэж одоо ард түмэндээ өргөн барьсан энэ уран бүтээлийн дунд уран бүтээлд төрөвсөн ийм үү. Мөн түүнээс гадна одоо гадны сонгодог болон гадны одоо хөгжмийн зохиолоос энэ шуулгын уран бүтээлд хөрвүүлж найруулах, концертын уран бүтээлд одоо тавих энэ тал дээр бол мөн их ууггүй ажилласан. Ингэхдээ манай Гомб багш бол энэ чуулгад бол одоо гол үүрэг гүйцэтгсэн. Манай энэ чуулгын одоо тулгын 3 чулууны нэг. Тухайлх юм бол урлагийн гавь эсгэлтэн Дашнамга дуу хоорыг авч явж, урлагийн гавь эсгэлтэн Гомб багш маань хөгжмийг авч явж, урлагийн гавь эсгэлтэн Санжаа сүрэн бүжгийг авч явж, энэ гурван одоо авиаст нээж энэ чуул хан хинтээ чуулга гэдгийг тодорхой одоо нэр төртэй болгож тодорхой ард түмэндээ одоо хүргэж уран бүтээлийн одоо хүргэж чадсан ийм гавьяатны нэг нь байгаамаа. Ингээд одоо Гомб багш маань уран бүтээл орхиагүй одоо ч хийсээр байна. Хөгжмийн одоо уран сургуулийг удирдах сүүлчийн 3 жил ажиллах хугацаанд бидэнд одоо хийсэн уран бүтээлээс одоо үзүүл сонирхуулж бидний одоо шаардлагатай уран бүтээлийн захиалга авч ингэж одоо бидэнтэй хамтран ажиллаж бидний одоо болсон хүчнүүдийг бэлдэж байх энэ өндөр одоо хариуцлагатай ирээдүйтэй ийм албанд одоо цаашаа төсөж байгаа чуулган даргын хувьд хойштын одоо авч байгаа залуу уран бүтээлчний хувьд их баярлж явдаг юм аа. Хүүхэд багнасаа төрсөн нутагт тавдж хөгжмийн сургуульд орохоор сэтгэл шулуудан ганцаар явж байсан Гомб өр хүүхэд аж зээгээ тойруулсан өнөр өтгөн айлын хайртай аав халамжит өвөө болжээ. Манай гэрээхэн бидний энэ зэрэгтэй яваа маань хүүхдүүдийн маань их халамжит сайн ханы минь ач хавьяада. Боржгон нутгаас уртын сайхан дуутайгаа хан хинтэд минэрж соёлын ордон манай хоёрын хүн болсон юм шүү дээ гэж Гомб маань залуугийнхаа зангаар хошигнонгүй хэлээд би ч яах вэ? Онон балжин эрэх төрж хэрлэнгийн хөвөөнд амьдарч байгаа болохоор эхий маань хэлдгээр хялар хорхой загас эргүүлж эх мөрний дөлгөөн сайхан урсгалыг ширтээд хэвс шиг зөөлөн зүлгэн дээр нь хөл нүцгэн явах дуртай гэж уучлалаа. Гомбынхан урлагтай амьдралаа холбосон нэгэн цогц хамтлаг гэрүүлийнхэн хөгжимчин, дуучин, бүжигчин хүү бэрүүд нь хан хинтээ чуулгын жүжигчид. Эхнэр Ганжуур нь уртын дуучин, чуулга соёлын ордонд жүжигчин явсан хүн. Тэрээр ханыхаа уран бүтээлийн цаг зүггүй нөр их хөдөлмөрийг хуваалцаж, зовх, шаналх, баярлах хөөрөгт нь хамтал явсан энэ л өрх гэрийн хамгийн хүндтэй хүн юм. Одоо ч өөдөө хараад бэлэн юм гордоод сууж байдаг цаг биш болжээ. Энэ хэдийг өөрсдөр нь худаг ухуулан ус гаргаж, энэ жижигхэн талбайдаа хүнсийн ногоо суулгаж, ажил сургах санаатай хажуу хавирганд нь бараа болж суух юм а гэлээ.
Үнэхээр чи ажил зээгээс эхлээд ажил амьдралын амт шимтгийг мэдэрсэн нь чухам өнөөгийн айл өрхийн шинж төрхөлтэй. Дулмгай. Нас өдөр хэд хөрч байна да та одоо? Сайхан зунсч байна уу? Сайхан. 97 да. Нэг үгүй аашаан чинь өнгөл дүүрөө. Өдөө бүрий айгүй аашаан чинь ганц байгаагүй. Өдөө байгаагүй. Өнөө ямар л байн төрөлхөөр. Өөрөө нэг дуу зохиогоо дуусан гэдэг лөө та тэрийн нэг яриад гаач. Өндөр модонд өөрөө дуулаж ийсэн. Би тэр валжид малтай очиж байсан юм аа. Тэгсэн өндөр модонд нэг айлын вайсын дороод вайсны болоны модонд суугаад
өндөр мотонд өнгөн шуудаг. Өглөө босоход мөгөөмний санагдана гэж манай хүн хижиж тэгж явахгүй юу? Яа. Та өөрөө нэг аяа яриадах нэг сайхан нэг дууны аяа яриадах. За. Өнөдөргөө болохоор Силэн харгаар сиделүүцаа Силмэн тахатэ оруулагаа Сидэр маганы закярагаа Игтэхэн сэрдэмтэй лэним багшээ Арэн харгаар алхалуулсаа Ардэгтэй жаратэй шарагаа Алвара маганы закярагаа Аргүлэдэмтэй сухуагаата За баярлалаа. Энэ бүрээдийн ардын эртний дуу хөгжим эсвэл аль хэрээр сонирхож
судалж одоо зөвсөн зүйл зөндөл байдаг шиг өөрийн чи ярианаас ажиглаад байна. Дээлтэй. Тэр Бурятын одоо ардын дуу хөгжим тэрийг яохрага тэрийн дуу энэ төрүүд бол гайхмаар. Үнэхээр сайхан. Өөрөөсөө аж ходрын нэг бүжгийн дуу бий. Эсвэл хоёрхан өнгө. Папа хаманэ дуулаханда өмөдөн шүүгээ яханда 베레뚜네 살로한다 зогаланшгүй яханда. Гэхдээ их гоё юмнууд гарч ирж байгаа тийм тэр хоолойн цохилтуу тэр нугулаанууд одоо ихсэж хоёрхан төгсөн мөртлөө энд чинь Бурят ард түмний тэр бүжиг наадмын одоо онгодыг одоо дээш нь өргөж бидэг нэг овдс байна да тэрэн дотор тий тийм байгаа гихшээ тэгээд Бурятын тэр ардын сайхан юмнууд зөндөө тэр одоо тэр ардын шин жаргал сайхны тэр яохрын юун дотор тэр явж байна. Сар өндөр халиу малгайгаа өмдөөж юунд л хуунавчин тэр гэдгийг би энэ юунаас Батчирэтийн худруудаас олж авсан байгаа. Тэгээд хэдэн сайхан одоо хөгшөд байсан одоо өнгөрлөө. Байхгүй одоо сурганд болоход явж одоо би явахтаа яваад ганц нэг юм авцардаг байсан. Тэрийгээ би зүгээр харманд маань ганц нэг нь байх нь байгаа. Тэгтээ бол араад юу энэ тэр бичүүлсэн юмнууд бий л дээ. Ихэнх нь араад өгсөн бичүүлсэн. Сайн дурын уран сайхныг зааж өгч бичүүлж ил байлаа. За өөрөө бас мэрэгжлийн одоо өснийхөө чуулгын дууч чива зааж өгөөд бичүүлж араад бичүүлжсэн тиймнүүд бий. Их мэдчилэнгийн одоо Биндрийн сонгоолуудын одоо мундаг одоо уртын дуунууд байна. Бурятын хорийнхны дуунууд байна одоо. Тэр сайхан. Үнэхээр сайхан. Тэр энэ бүжиг өөрийн чинь бүжгийн хөгжим нэлээд дийлэнхтэй байна да. Тийм ээ? Бүжгийн хөгжмүүд бий дээ. Бүжгийн хөгжмүүд бол одоо голцоол Бурятын л одоо тийм хатар явахруудын талын юмнуудыг л одоо энд шуулгач одоо дашны маань бүжгийн хөгжим бичдэг байлаа багш маань одоо тэгээд мөн бас ус бүжгийн хөгжмүүдийг бичдэг улсууд бий л дээ. Гэхдээ голцоол Бурят талынхны үг санжаасэр маань надад цаагаан багш таал бичин Бурятын мэгэлгээд над дээр давхиж ирдэг. Тэгээд би бичдэг иймэрхүү Бурят талынхаа бүжиг наадмынуудыг л голцоол одоо би л өөрөө бичдэг. Тиймэрхүү л байлаа л да. Бурят ардын дуу хөгжмийн шимт хөрснөөс ундрахтай хөгжмийн зохиолч Гомбын уран бүтээл Монгол олон үндэсний дуу хөгжмийн их сангаар баяжиж Эрдэм ухаанд багш нарын сургаал намоор цэнэглэгдэж хан хинтий чуулган авьяаслаг уран бүтээлчдийн хичээл зүтгэлээр жигүүрлэн эрийн цэнд хүрч олноо баясгах эд хавыг баттай олжээ.
Гэхдээ миний уран бүтээлийн гол одоо хийж байсан юм маань бол яг одоо бүжгийн хөгжим, дан хөгжмийн тийм жижигхэн төрлүүдээр л одоо би олж ажиллаж үзсэн юм л хүн. Одоо сүүлийн үед явахтай ганц нэгэн дуу бас бичдэг юм билүү дээ гэсэн шиг юм бодолтой одоо бичиж оролдож л байна. Одоо өөрийн чинь хөгжмийн сургууль байгуулсан гэж одоо нэлээд хэдэн жилийн өмнөөс дуулдаг юуж байсан. Сураг дуулдаж байсан. Хүүхдүүд ч хичээлж байгаа, барьж байгаа гэж Улаанбаатар хот руу хөгжмийн зэмсэг нот энтерч захиж байгаа дуулдаг юм билээ. Тэр хөгжмийн сургуулийг одоо хэдэн үеэс байгуулв? Энийг байгуулгасны учир зорилго одоо юу вэ? Хөдөө орон нутагт эднэрийн маань одоо залгаж гарах боловсон хүчин хэрэгтэй юм аа. Ерөөсөө зайлшгүй хэрэгтэй боллоо. Одоо хөдөө сумдуудаар чалгаалга одоо энэ сургуулиудын хөгжмийн багш нар чалгаалга одоо цэцэрлэгийн хөгжмийн багш нар чалгаалга одоо энэ чинь одоо зарим нь топ хийсгийн багш л одоо хөгжмийн хичээл заагаад явуулж байх шийтэл одоо зарим нь байж хөдөө орон нутаг чинь. Тэгэхээр гэх мэтийн одоо бодлын үүднээс л ерөөсөө орон нутгийн болцоод дээр төшиглжил ерөөсөө хөгжмийн сургууль байгуулж энэ авьяастай хүүхдүүд дээр одоо ерөөсөө хөгжмийнхээ боловсон хүчнүүдийг орон нутгаараа багжгсан одоо хангах юмсан болоодаа л гэсэн бодлын үүднээс л ингэж сургууль байгуулад ингээд энэ чинь
тухайн үеийн одоо соёлын яам, боловсролын яам нийлж шийдвэр гаргаж ингээд хөгжмийн орон сургуулиуд гэж Дархан, Эрдэнэт, Улаанбаатар 44-р сургууль энтерт байгуулсан л да. Эднэрийн дараагаар би хөөцөлж байгаа тэгэл энд нэг орон сургууль гэдэг байгуулах юм шийдвэр гаргуулж авчих. Ингээд орон сургууль байгуулсан юм одоо 4 дахь жилдээ хичээлж байна. Хүүхдүүд маань одоо 4 дахь жилдээ одоо 8 дугаар ангид л явж байна. 5 дугаар ангиас 4 дугаар ангиас л авч юм гэж хичээлсэн. Одоо ингээд олгодог одоо ухаандаа мэрэгжлийн чиг баримжаа нь юу байна? бол яг тэ одоогийн манай хөгжмийн урлагтал одоо шаарддаг сургуулиудын одоо програмд одоо юу ямар юм шаардлагч байна. Тухайл хөгжим сургуулийн хөнгөвчсөн програм гэдэг одоо ерөөсөө ийм л юмд орол явж байгаа хүл дээ би бол. Одоо солибиажийн хичээл орж байна, уран зохиолын хичээл орж байна, онлын хичээл орж байна, офши төгөл дээр орж байна. Тэгээд ардын хөгжмүүдээс өөрснөө нэг хөгжмөд гоцолж одоо голлож орж байна. Тэмний зорилго бол ерөөсөө аснах мөлийн инструмент гэж одоо ерөөсөө бүх төрлийн ардын хөгжмүүдийг хүнд барил тавилыг нь заагаад өгчих. Ийм одоо юутай хүүхдүүд болгож л гарах санаатай ингэж л оруулж байна. Одоо бол яхад нэг хөгжмтэй л явж байгаа. Төгсөх 9 10 дугаар ангид нь байдаг юм уу? Айгуул энийг би сунгаж магадгүй тийм л бодолтой байгаа цааш нь 2 жилээр энэ төр. Энийг бол сайн шийдэггүй. Энд бол орон нутгийнхаа бас удирдлагууд энэ төртэй яарин зөөвлөн бас Улаанбаатарын мэрэгжлийн байгууллагын яам тусгай газруудтайгаа бас ярин уулзсан бас тэндээс төвлөгөө энэ төр аван тэгж бод энэ маань чухам 10 дугаар анги төгсгөөд би энэ хүүхдүүдээ цааш нь сургуулиуд тэнцдэг юм бол явуулчих уу аль эсвэл энийг ингээд цааш нь сунгаж бод энийг хэдэн сунгаад програмын бүр өөрчилж бод ерөөсөө коллежийн хэмжээнд одоо програмаар энд хичээлүүлээд одоо энд төгсгөж байгаа гэсэн ийм бас нэг бодол энэ төр байж л байгаа. Сургуулийнхаа үйл ажиллагааны талаар гом багшийн энд оруулсан хөтөл үнэлээд авчихсан одоо сонирхолж өгөө. Энэ юм учиртай да 1982 онд манай энд чинь хөгжмийн орон сургууль, залуу байгальчдын станц, залуу техникчдийн станц гэсэн 3 юм байгуулагдсан юм. За тэгээд тэрнээс хойш 90-ад оны үед бид нар төсөв хөрөнгөнөө тэрэ зүйлээс болоод аймагт энэ ижил одоо хүүхдийн авьяас хөгжүүлэх чиглэлтэй ийм хэдэн зүйлүүдийг нэгдсэн удирдлага зохион байгуулалтанд оруулах ийм шаардлага гарч бид нар бол нэгдсэн сургууль зохион байгуулсан. За энэ сургуулийг бол хөгжмийн орон сургуулийг бол анх байгуулсан хүн бол манай урлагийн говьяас зүлтэн гом багш байгуулсан. Дашнин багш энэ хоёр бол анх үнд суурийг тавьсан улсаа. За ингээд хоёулаа бие даагаад одоо сургууль байгуулж байгаад эцэст нь энэ сургуулийн нэг салбар болгоод ингээд хичээллүүлж байна. Энэ сургууль хөгжмийн орон сургуулиас бол сүүлийн жилүүдэд юугаар өргөжиж байгаа юм бэ гэхээр хөгжмийн орон сургууль гэдэг бол сургуульд суралцдаг хүүхдүүдийг одоо хичээлийн бус цагаар авчирч дугуйлангийн маягаар хичээллүүлдэг байснаа болоод одоо бүр яг хичээлнэндээ явагддаг өөрийнх нь төрөлдсөн авьяасынхаа чиглэлээр суралцах хичээл нь энэ сургуульдаа явагддаг. Ийм болсноор энэ сургуулийн үр дүн бол дээшилж эхэлсэн. За манай гом багшийн хувьд бол яг хөөхлөр энэ нь нэлээд их бэрхшээлтэй учирч байсан, хэрэгтэй, хэрэггүй юм чигэж үзэж байсан хөгжимч одоо заавал тийм хэрэгтэй дүүгүй ернэн зах зээлийн хэцүү үед чинж гэдэг юм чимтэй тулж ил байсан. Тэгэл өөр бол одоо ёстой юу гэх юм чин сэтгэлээсээ бар зүрхээр зүтгэх хичээр зүтгэж яваад л ийм болгоод л байгаа хүн шүү дээ. Тэрээс энэ чинь одоо тэгээд боли бүтэхгүйгээд байх үед нь болчоо зүрх үгүй чамтарсан бол одоо болох л байсан. Тэгээгүй хамсдаг. Тэгэл хамгийн сүүлд нь бид нэг байранд байж байгаа л сүүлдээ нэгдэл нэг өдөр зохион байгуулалтанд орчихсон. Зөв би гом бүгшигаа боддог байхгүй хүн талаас нь бол. Гэхдээ надад бол одоо урлагийн говьяас зүтгэлтэн нэр гавьяат гэж хүнд өгдөг юм бол гавьяатаа хүнд өгч онцсон.
юм онохгүй гэж ярьдаг. Энэ бол онс. Яагаад гэвэл энэ хүний гавьяа бол зайхан хөгжмийн зохиол бүтээл төрөлүүд байна. Энэ гавьяа чуулга урлагийн байгууллагад дэжил багш өдөр дач хийлээ энэ тус тодорхой хэлсэн гавьяа. Түүнээс гадна хойч үеийг хөгжимд сургах одоо хөдөө орон нутагт тийм хөгжмийн сургуулийн үндэс суурийг тавьсан асуудал бол бүр гавьяаных нь дээд гавьяа гэж бид бол хувьдаа боддог. Энэ хүн байж байж л энэ сургууль бий болсон. Хэрвээ гомбо байгаагүй энэ тийм сургууль үүсээ юугүй юу мэдэхгүй юм. Зүгээр сургууль байхын тулд гомбо байгаа биш, харин гомбо байгаа учраас л сургууль байгаа нь онцлог байгаа юм. Урлагийн гавьяа цэтгэлтэн хөгжмийн зохиолч Дулмын гомбын уран бүтээлийг урд өмнө нүүр тулан үзэж чиг тавин сонсох боломж олдоогүй явсанд харамсаа суурьжээ. Хөгжмийн зохиолчийн уран бүтээлд концертын бүжгийн хөгжмөд зөнгөлөх боловч түүний дан хөгжмийн болон хөгжим драм ялангуяа насны харгуй гурван үзэгдэлт дуу бүжгийн зохиомж удирдгал зэрэг бүтээлүүд нь мэрэгжлийн өндөр түвшин зохиогдсон бөгөөд авсаархан хэлбэртэй зохиолуудынхаа гол сэдэв аялгауг чинээнд нь хүртэл хөгжүүлж чаддаг ажээ. Тэрээр цөөхөл, гоцлол, нарийн хөгжмийн дуус боломжийг тухай бүрд нь дээд зэрэгээр ашиглаж чадсан байлаа. Гомбын уран бүтээлд өөр нэг ажиглагдсан зүйл бол Бурятын ардын дуу хөгжмийн уламжилт аядгийг гэрхээ ажиглаж бүтээл төрөлдөө хөгжүүлэн ашигласан байхын цацуу. Ерөөсөө дорн талын болон алтайн хязгаарын үндэстэн ясны ардын дуу хөгжимд судалгаатай хандсан нь түүний үзэмчин, хаминган, торгууд, урянхай, Бурят бүжгийн хөгжмүүдээс элхэн сонсогдно. 1968 оны дэлхийн залуучууд оюутны их наадамд урлагийн гавьяа цэтгэлтэн Санжаар Сүрэнтэй хамтран түүний зохиосон дуулалт Бурят бүтээл нь оролцож өндөр үнэлэгдсэн нь Монголын хөгжмийн хөргөөнд чамгүй сайн бүтээлч орж ирснийг гэрчлэн харуулна. Түүнээс хойш түүний бүтээл төрөл 300-аас давсны 100 гарын концертын бүжиг, олон гаруй цөөхөл, гоцлол, дан хөгжим бүтээлүүдээс гадна хөгжимд жүжигийн төрөл зүйлүүд байдаг ажээ. Ийхүү хөгжмийн зохиолч урлагийн гавьяа цэтгэлтэн Дулмын гомб хөгжмийн урлагийн 3 төрөл зүйлийг жигдхэн хилүүлж яваа болохоор бид нэвтрүүлгээ гурван гişгийн хайлан гэж нэрлэсний учир энэ бүлгөө.